Төрөвдөрж дарга хурал удирдах байхдаа бүгднгээрээс нь тодруулах уу асуулт байна уу гэж хагаад микрофоныг хаадаг. Та болохоор одоо дуршлаггүй байгаа юм уу? Эсвэл юм коммунист юм уу? Ийм бүдүүлэг юм уу? Дахиж битгий юм алдаа гаргаарай. Би асуултныхаа тодруулах хэсгийг ч аваагүй, хариултыг ч гүйцээгүй байхад та шууд дараагийнх нь гишүүн рүү явуулаад битгий ингэж бүдүүлэг загнаад л да та. Та улсын хурлын дэд дарга болохоос биш коммунист намын дэд дарга биш шүү дээ. Ерөнхийдөө Төрийн банкыг би бас өмнө нь хөгжлийн банкнд ажиллахаас өмнө 2 том арилжааны банкнд ажиллаж исэн нэр төртөөр. Яг тэнд байдаг засаглал Төрийн банкнд байхгүй, хамаг юм нууцлагдмал хаалттай байгаа учраас энийг нээгээд Төрийн банк яг юу нуух гэж тэнцээ суугаад би гайхаад байгаа. Харилцагчийн мэдээлэл нууц, бусд нь нууц биш. Тэгээ эдгээрийг яагаад шууд 100% хөвчилж болохгүйгээр заавал шахаа томилгоо хийх гэдэг нэг 20-30% нэр төдий байлгаад байт юм уу гэдгийг тодруулах гад. Тийм учраас энэ За хин хариулах юм. Та энээр хариулах гэж байна. Ерхий сайд эсв. За ерхий сайд хариул. За Төрийн банк бол бас хөдөө орон нутгт салбартаа төрийн байгууллагуудын хадгаламж дан садгалдаг бас нэлээд тийм стратегийн банк. Мэдээж хувьчлал бол хамгийн сайн шийдэл. Гэхдээ өнгөрсөн гашуун туршлагуудаас харахад банк хөвчлөөд банк идчлэл гэдэг нэр одоо ардын банкнаас ахуулаад ард түмний сэтгэлд хар тал бүлдээсэн. Тийм учраас бидний барьж байгаа чиглэл бол банкны тухай хуулийг нийцүүлж аль болгохоор IPO гаргаж олон нийтийн хяналтын банк болохоор ийм зарчим баримлж байна. Тийм учраас банкны тухай хууль бид өөрчлөлт оруулж банкуудыг паблик буюу олон нийтийн банк байх тийм зарчим руу нийцүүлсэн. Тэгвэл банкуд бүх бизнес рүү орж байна. Зээл хууль одоо санхүүгийн давуу байдлаар ашиглаж энэ нөгөө бизнесийн давуу нэмэлт авах. За Зандар шитрэг шүнд нэмэлт. Тийм учраас банк санхүүгийн салбар бол өөрөө хэмжиг салбар л да. Энэ бие организмтай зөвлөл хүний биеийн тусан хангамжтай адилтгадаг мөнгөний зах зээл, мөнгөний эдийн засгийн асуудал. Тийм учраас хамгийн гол нь энэ дэр олон нийтийн хяналттай үр ашигтай болох нь хамгийн гол зорилго. Corporate governance буюу банкны засаглалыг сайжруулах ёстой. Үүний тулд бид нар олон нийтийн байлгах юм хуулийг хурлаас баталсан. Одоо банкуд бас IPO гаргаад эхэлсэн. Нийт банкуд дээр бас тодорхой хэмжээний олон нийтийн хяналт тогтож эхэлж байгаа. Цаашдаа тэр хэмжээгээр өргөжих ёстой. Тэгэхээр энэ банк тавьсан дуулааныг бол олон нийтийн сан сэтгэл зав, онол практик туршлага дээр үндэслэж оновчтой шийдвэрлэх ёстой. Гэхдээ ямар ч байсан бид нар олон нийтийн болох хэмжээг л баримлаж байгаа. Ер нь гишүүд санаачлаад хувьчлаад стратеги хөрөнгө оруулагч оруулж ирээд гадаадын банк хөрөнгө оруулагч орж ирээд ийм сайн хууль руу байхыг бас үүсэхгүй.